За өнгөрсөн 30 орчим жилийн хугацаанд Чингис хааныг бурханчлан шүтэх үзэл дэлгэрэх болсныг доктор Бямбарагч онцолж байна. Учир нь Чингис хааныг тэнгэрт дэвшснээс хойш өнөөдрийг хүртэл оюун санаанд бат хадгалж ирсэн гэдгийг онцоллоо. Түүхэн судалгаа юм уу, түүхэн сурвалжуудаас ингээ харахад бол Чингис хаан бол насан эзлэхээс хойш буюу тэнгэрт дэвснээс хойш монголчуудын дурсамжинд үлдсэн хүн. Ер нь бол Чингис хааныг үнэлэх дэлхийд хоёр том үнэлэмж байсан. Нэг нь бол эзлэгдсэн ард түмний төв үнэлэмж, нөгөөдг нь бусад гэдэг ч юм. Тэгэхээр 20 дугаар зууны дунд үеэс төгсгөл үе хүртэлх нөгөө улс төрийн хоёр том лагерт боллоо шүү дээ. Энэтэй холбоотой Чингис хааныг үндсэндээ үнэлэх олон улсын хоёр том үнэлж байсан. Тэрний нэг нь бол нэгдүгürt Чингис хаан бол эзлэн дүрмгийлэгч одоо нэгэсэндээ бол баг демонизation гэж ярьдаг баг мангас мэтээр төрслөгдсөн гэсэн. Нөгөөх нь бол Чингис хаан бол стратегч өнөөгийн дэлхийчлэл гэж орчуулагдж байна. Даяарчлал гэж орчуулагдж байна. Энэ олон соёлын уулзуурыг бий болгосон түүхэн үүрэгтэй гэж. Тэгэхээр энэ бол үндсэн хоёр том зүйл дүгнэлт байсан дэлхийн нийтээр. Сүүлийн 20-30 жилийн хугацаанд энэ бол баг хоёр дахь хөлбөр рүү явж байна. Энд улс төр эдийн засгийн нөхцөл байдал нөлөөлж байна л да олон улсын. Тэгвэл монголчуудын дунд Чингис хаан өөрөө хиймээ гэдэг асуулт хэрэгтэй. Чингис хааныг би түрүү ярьлаа, Чингис хаан нас барснаас хойш буюу тэнгэр дэвснээс хойш Чингис хааныг бол монголчууд оюун санаанд бол бат хадгалж ирсэн. Энийг хадгалахдаа илүү тийм институт хэлбэр рүү оруулсан. Ялангуяа Манчингийн үе буюу 1017-оос 20 дугаар зууны их үе хүртэл энэ бол бүр тийм тусгай шүтлийн хэлбэр байсан. Ингэхдээ Чингис хааныг бурхан болгож зурж хөрөг болгож түүнд зориулсан тусгай зан үйл шүтлийн зан үйл бий болгосон, дэглэгдсэн нэгсэндээ. Энэ байдал бол ялангуяа Манчингийн үеийн халахын 3 том аймаг болох Төшөөд хаан, Сэцэн хаан, Застган аймаг том тахилгын хэд хэдэн сүмүүд байгуулагдсан. Хожим түүнээс салбарлсан жижиг тахилгын сүмүүд буюу сүлд хэлбэрээр одоо нэг та бидний мэдэх нөгөө тугууд шүү дээ, хар цагаан тугууд. Энэ хэлбэрээр бол олон газар байсан. Хамгийн сүүлд гэхэд л хэдэн жилийн өмнө би Өмнө Говь аймгаас Монголын хамгийн урд хэсэг болох Сайнуй аймгийн Яс засгийн хошууноос нэг сүлд орсон. Цагаан сүлд болсон. Энэ бол 1930-аад он хүртэл тахигдж байгаад өнөөгийн төрийн тахилгатаа Говь гурван сайхан уулын ноён оргил хошуу овоонд 2 жилд нэг удаа хошууны ноёд гарч тахидаг байсан сүлдэг болсон. Энэ бол ер нь монголчуудын дунд бол нийтлэгтэй бол тахижсэн нэг хэлбэр. Энэ сүлд бол тухайн сүлдийг дахиад байгаа юм биш. Энэ бол цаад сорилго бол зүгээр миний харж байгаа Чингисийг шүтэж байгаа хэлбэр гэж харж байна.